За сайн мэцхан үзэгчдээ Дагин channel нь өнөөдрийнхөө уншлагаар 12 дугаар сарын ерөнхий төлөв байдлын талаар нь уншиж өгнө. Одоо ирж буй гой сайхан зүйл юу вэ? Тэгээ юуг энэ ондоо ер нь тавьж ойлгох хэрэгтэй юм те. Угаасаа жилийн төгсгөл болж байна. Тэр бүх зүйлийг харж өгнө гэсэн үг ээ. За нэгдүгээр групп маань болохоор энэ моттой хүзрийг сонгоно. За сайн хараад аваарай. За 2 дугаар групп маань болохоор энэ үлтэй хүзрийг сонгох нэ. За 3 дугаар групп энэ нохойтой хүзрийг сонгоно гэсэн. За тэгэхээр та бүхэн маань өөрт хамгийн их татагдаж би хүзрээ сонгоод бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу манай 1-р группийн маань тавтай морил. Та бүхэн маань энэ моттой хүзрийг сонгосон. За тэгээд энэ хүзэр нь болохоор ерөнхий утга нь бол амжилт гэсэн утгатай мэлээ. Тэгэхээр та бүхэн маань магадгүй удаан хугацааны турш хийж исэн зүйлтэй үр шимээ өгөх, амжилт олох энэ дээр тиймэрхүү байх боломжтой. Тэгэхээр энэ 12 дугаар сартаа та бүхэн маань одоо өөрийн хийж бүтээх гэж зорьсон тэр зүйл чинь танд одоо үр дүнгөө өгөхтэй амжилтыг авчрах тийм байж болно гэж харуулж байгаа. За мөн болохоор одоо ийм элбэг дэлбэг байдал өсөлт хөгжлийг бэлэгдэж байгаа. Тэгэхээр энэ 12 сар нь та бүхний маань хувьд их ээлтэй сар байх болов гэж харж байна. За тэгээ ерөнхий уншлагатаа орцгоё. За 12 сарын ерөнхий энерги нь ер нь ямар ах юм бэ гэдгийг харъя. 12 дугаар сарын ерөнхий энерги нь ямар ах вэ? Манай 1-р группийнхний хувьд. За justice. За. Та бүхэн маань өмнө нь сайн зүйл хийж исэн одоо тэртэй хүнд тусалж исэн эсвэл одоо зөв сайн явсны чинь хариуд энэ 12 дугаар сард одоо танд одоо хүсэлж нь биелэх юм уу те тийм байх боломжтой сар гэж бол харуулж байна. Угаасаа та бүхэн маань энэ одоо модны хүзрийг сонгосон. Тэгэхээр илүү одоо хүсэж исэн урт хугацаанд одоо биелээсэ гэж бодож исэн зүйл одоо юу гэдгийг те юу ч гэж болно. Тэр бүх зүйл чинь одоо үр шимээ танд өгнө гэдгийг бол утгаар нь харуулж байна. Тэгэхээр justice үзэр гэдэг чинь юу нэ шудраа ус ялж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр аливаа зүйлд одоо та бүхэн маань ямар нэгэн зүйлдээ одоо тэмцэжсэн бол те буруу зүйлийн төлөө одоо буруу зүйлтэй тэмцэжсэн бол ялалт байхаарай гэж харуулж байна. За тэгээ 9 of swords, 5 of wands, 10 of wands гэдэг одоо юм нэг өөрийгөө хамгаалсан иймэрхүү зүйл байна. Тэгэхээр та бүхний маань хувьд одоо яалтчгүй энэ нэг 12 сарда ялалт таны хувьд ирэх нэ гэж бол харуулж байна. Одоо хин нэгнтэй сүргэлзөөтэй байсан, эсвэл одоо сэтгэл санаагчнаас тавгуутуулаад байсан. За тэгээд энэ Tenefons буюу одоо өөрийн чинь хувьд ингээд дараа болоодсэн тэр бүх зүйл ерөнхийдөө ингэж одоо арилах болно гэж бол харуулж байна. Тэгэхээр энэ 12 сарда та бүхний маань хувьд одоо өмнө хийж бүтээжсэн тэр нэг зүйл чинь үр шимээ өгнө. Тэгээд энэ нэг сөрөг зүйлс таны амьдралаас алга болно гэдгийг бол харуулж байна. Энд чинь ер нь бол ингээд сайн зүйл хийсэн тэрний чинь хариу энэ 12 сарда ингээд багтаж ирэхээр байна гэж бол харуулж байна. За одоо хэдүүлээ юу яа? Ажил нь юу ямар шүү байх юм бэ? Ажил амьдралынхын хувьд 12 дугаар сар ямар байх вэ? Ерөнхий энергийг харъя. Яа дахиад стринг хүзэр бучлаа. Ер нь бол ингээд таараа хүзэр дээр нь штэ. Яг л иргэн гэсэн хүзэр нь өөрөө ингээд эргээд идэх шүү. Одоо тэр яаж холиод байгаа энэ төр гэд асуугаад идэх хүмүүст бол хэлэхэд нь штэ. Яг л эргээ гэсэн хүзэр өөрөө яаж ч дахиныхаа хойсон гарч ирээд идэг. За ажил байдал. Ажил амьдралын хувьд ер нь ямар шүү энергитэй байх юм бэ? За. Ийм байна. Ажил амьдралын хувьд яах вэ? Ер нь жоохон юм юу байна? Одоо тэнцвэргүй, балансгүй байхаар бол харагдаж байна. Одоо нэлийн юм санхүүгийн хувьд нь штэ. Гэтэл одоо тийм амар өсөн дэвжилттэй өсч хөгжих сар бол биш ээ. Илүү одоо ийм танаас айгүй тийм хүч хөдөлмөр шаардах сар бол байна. За санхүүгийн хувьд бол жоохон докторгүй байдал бол байгаа гэж бол ялчгүй харуулж байна. Тэгэхээр одоо юу гэдэг энэ баяр болж юм те зүгээр жишээ авахад одоо үргэлгэн байх ч юм уу те ингээд санхүүгийн хувьд мөнх төгрөгөө одоо буруу зарцуулснаас болж бас юм асуудал үүсэх магадaltaй гэж бол харуулж байна энэ ажил амьдралын хувьд. Тэгэхээр таны хувьд дэжтэй те ерөнхийдөө энэ сар
айгүй тийм балансаа барих хэрэгтэй гэж бол харуулж байна. Одоо ажил дээр ч тэр одоо хит ингэж үр дүнгүй мөртлөө амар одоо их хичээж ажиллах ч юм уу те. Тэгхгүйгээр үр дүн өгөхөөрөөр одоо цагаа зохицуулж ажиллах ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар ажиллавал их үр дүнтэй гэж бол харуулж байна. Тэгэхээр яалчгүй одоо та бүхнээс айгүй тийм ухаан шаардна, цагийн менежмент шаардна. Тиймэрхүү бол энергитэй сар байх нэ. Тэгэхээр аль болох одоо ингээд ажил амьдралаа ингээд тэнцвүүхэн авч явахын тулд та бүхэн маань юунд илүү энерги зарцуулахын харин юунд ингээд бага энерги зарцуулахын гэдгийг ингээд зохицуулах хэрэгтэй гэж бол харуулж байна. Танаас одоо жоохон хүчин чармайлт бол шаарднаа. Мөнх санхүүгийн хувьд жоохон юм юутай бас нэлээд докторгүй байж болно. Тэгэхээр штэ те таны хувьд ерөөсөө л ингэ шаардаад байгаа зүйл нь зүгээр л баланс гэж бол энэ 12 дугаар сард бол харагдаж байна. Илүү баланстай байх хэрэгтэй, мөнгөө зөв зохицуулах хэрэгтэй. За ажлын хувьд одоо юу гэдэг хит их ингээд ажилдаа өөрийгөө одоо өгөөлөдөг те үр дүнгүй бас нэг тийм ажиллах хэрэггүй одоо гэж бол харуулж байна. Одоо хит их ингээд ажилласнасаа болоод ингээд хүн чинь юм нэг ажлын стресст ороод одоо дараа нь хийх зүйлийг хийж чадгаа ичтэй шүү дээ тий хит их ядрах ч юм уу. За балансгүй байх хэрэггүй гэж бол сануулж байна. Тэгэхээр аль болох айгу ажил амьдрал амралт цаг хугацаа инээ тэрээгээ жоохон зохицуулаарай. Ухаан шаардна шүү гэж бол харуулж байна. За хайр сэтгэлийн хувьд хэдүүлээ. Юу яа? Хайр сэтгэлийн энерги нь ямар ах вэ гэдгийг үзье. За сингл хүмүүсийн хувьд хайр сэтгэлийн энерги нь ямар ах вэ? Энэ 12 дугаар сар. За хайр сэтгэлийн хувьд дэжтэй ер нь нэлээд доктортэй. Одоо юу гэдгийг угаасаа сингл байгаа учраас тэгтлээс юм нэг хүн амьтантай уулзахгүй болов гэж бол харуулж байна. Нилээ юм ганцаараа байх энэ төр бас хараа байна. За та бүхэн маань ийм юм байна. Энэ 12 дугаар сартаа штэ манай синглжууд бол ерөөсөө энэ өөрийг нь энэ хааж хориод байгаа энэ нэг бодлынхоо одоо айдас юу гэдэг юм дэ те. Тийм нэг хаалттай бол нүүр тулна гэж бол харуулж байна. Илүү одоо шин тийм харилцаанд ингэж яарч өсөрч орохгүйгээр өөрийн чинь одоо хүсэж байгаа харилцаа юу юм те. За яагаад бас ингэ шинэ харилцаанд орохоос айгаад байна вэ ч юм уу. Тийм нэг өөрийнхөө дотор зүйлтэй бол уулзгаар л харагдчихээн. Тэгэхээр илүү одоо ийм тайван байж, өөртөөгөө байж, өөрийнхөө тэр нэг одоо олж харахгүй байгаа зүйлээ олж харна гэж бол харуулж байна. Энэ угаасаа ингэ Seven of Swords гэдэг хүзүрч нь ер нь бол ингэ жоохон бодлороо өөрийгөө хүлцэн байгааг илэрхийлдэг. Ингээд энэ л хүлээсийг ингээд тайлаад ингээд боддоор харах юм бол одоо юу хийж бүтээн гэсэн тийм утга байдаг. Тэгэхээр яалтчгүй одоо ийм бодлын айцтай шинэ харилцаа эхлүүлэх хүмүүнтэй болохдоо юунаас болоод байгаад байгаа юм те. Магадгүй одоо дэди шүү мөн шүү юу гэдэг те. Тэр зүйлээ өөрөө ингэж олж харнаа гэсэн гэж бол харуулж байна. 12 дугаар сар нь та бүхний хувьд нэлээ өөрийнхөө доторлон өнгөх сар ах нэ. Манай скутүлийн хувьд. За хостой хүмүүсийн маань хувьд ямар ах нь вэ? Энэ 12 дугаар сарны ямар ах вэ? King of Pentacles болон Ten of Pentacles. За, хостой хүмүүсийн маань хувьд дэжтэй. Яалтчгүй одоо тийм аз жаргалтай сар бол энэ гэж хэлэхээр байна. Бүр ингээд Ten of Pentacles гараад ирсэн. Тэгэхээр холын харилцаанд байдаг хүмүүс маань магадгүй одоо хостойгоо уулзахтай бэлгэсэлт өгөх, ингээ хамт байх энэ төр тиймэрхүү боломжтой. Угаасаа одоо ийм юуны сар, одоо баярын сар шүү дээ. Тэгэхээр ингээд хол харилцаанд байдаг эсвэл одоо ингээд хамт байж чадахгүй яваадсан хүмүүс маань хостойгоо айгүй ингэж баяр тэмдэглэг хамт байх болов гэж бол ингэж Ten of Pentacles бол харуулж байна. За тэгээд энд одоо элбэг баян юу гэдгийгтэй бүх зүйл нь бүрдсэн гэж бол харуулж байна шүү дээ. Тэгэхээр та бүхний маань хувьд энэ 12 дугаар сар бол ялчгүй хостой хүмүүсийн маань хувьд аз жаргалаар дүүрэн, халамж хараар дүүрэн, эв нэгдлэр дүүрэн хамттай байхдаа ингээд аз жаргалтай байх сар бол харагдаж байна. За тэгээд King of Pentacles буюу одоо юу яаж болно? 100 хэдэн хүмүүсийн маань хувьд юу байхаар юм шүү. Гэрлэх санал бас авч иж болно. Одоо юу гэдэг гэр бүл болёо нөгөө жавхлан шиг тийм юу цайгийн минь чанаач гэдэг шиг юм нэг санал бол орж ирж болно гэж болоос харуулж байна. Одоо илүү нэг нэгнтэйг үерхэх, за гэр бүл болгох, хамтдаа амьдрыг гэсэн одоо шийд гаргах ч юм уу те нэг тийм бодит ихлийг хамтдаа хий гэсэн тийм одоо санал мал авах ч юм уу. Тийм байх боломжтой. За тэгээ ерөнхийн эн чинь ингээд ийм хувийн уншлага биш ерөнхийн уншлага учраас та бүхэн маань яг тийм өөрт тохирох одоо таарах зүйлээ хүлээн аваад тохирохгүй зүйлээ бол ингээд орхиорой гэж хүсье. За одоо хэдүүлээ энэ жил ер нь юуг тавьж явуулах хэрэгтэй бэ гэдгийг харцгаая. Манай нэгдүгээр группийн маань энэ жил ер нь юуг тавьж явуулах хэрэгтэй вэ? Вау.
За манай 1-р группийнхан маань энэ жил юу нүүх тавьж явуулах хэвтэй. Энэ жил буюу одоо энэ 12 дугаар сартаа. За ийм байна. Хит айгуу тийм ялахыг хүсээд гэх юм уу да ингээд амжилтын төлөө бас ингээд хит улаардаг хүмүүс ээж болно. Тэгэхээр одоо юуг орхих ёстой вэ гэдэг юм бол штэ амжилтын төлөө бас ингээд зарим нэг хүмүүст айгүй юм хүүтэн хүндий ханддаг байж бас болж гин одоо хит амбицлал те хүнд айгүй хүүтэн хандаал дарга марга бол те одоо юу гэдэг ингээд буруу зүйл хийж байгаа хүнийг ингээд ойлгохгүй ингээд одоо хит хатуурхах энтер байж болно. За одоо ингээ King of Swords буюу одоо юм хүүтэн хүндий байдал хит чулуухан байдал бол гараад ирсэн. Тэгэхээр хин нэг ингээд бас гомдоох энэ төр байдлаа бол орхих хэрэгтэй гэж бол харуулж байна. Тэгэхээр ялчгүй одоо тийм үг хэлээ анхаарах хүнд ингэж зөөлөн хандаж сурах хит ингэж шулуухан байж хүнийг одоо юу гэдгийг гомдоох үгээр хэлэхтэй одоо өөрөөс нь илүү гарахын тулд ингээд хин нэг гомдоож момдоох ч юм уу те тийм зүйл бол орхих хэрэгтэй. Тиймэрхүү зан чанар гэдэг бол бас ингээд энэ гурван үзрээс бол орхих хэрэгтэй гэж бол харуулж байна. За илүү одоо хүнтэй айгуу тийм ийдэг байх хэрэгтэй гэдгийг сануулад байна. Өөр бас энд ингээд тавар үзэр хэрэгчлээ. Тэгэхээр таны хувьд дэжтэй те одоо ямар нэгэн зүйлийг эхлүүлж чаддаггүй бол эсвэл ингээд өөрчлөлт хийх гээд өөрчилж чадахгүй байгаа бол зангаа тавьж явуулах хэрэгтэй гэж тэгж юм л да. Тавар үзэр гэдэг чинь юу нэл ингээд өмнөх зүйлээ орхиод шинэ зүйлийг эхлэх мэхлэхтэй ингээд нэг шинээр энэ амьдралаа ингэж өөрчлөх гэсэн хүзэр ингээ эргээр гараад ирсэн. Тэгэхээр та бүхэн маань одоо нэг зүйлдээ хитрхи дасал болцсон шинэ зүйл эхлэхээс айгүй айдаг энэ төр байгаа бол тэр зангаа тавьж явуулах хэрэгтэй. Өнгөрсөн зүйлийг орхиж байж шинэ зүйл ингэж хийж байж л хүний ингээд дараагийн хөгжил дараагийн төвшин ингээ ахиа явна шүү дээ. Тэгвэл яг нэг тийм нэг одоо яг л нэг тийм тойрогт орцсон. Тэгээл ерөөсө тэрнээсээ гарч чадахгүй өөрчлөлт хийж чадахгүй энэ төр яваад байгаа бол энэ жил өрн тэр бүгдийг тавьж явуулах хэрэгтэй гэж бас сануулж байна. Одоо шинэ ондоо та бүхэн маань ингээд илүү илдэг зөөлөнтэй бусдад зөөлөн ханддаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байдаг, үг хэлээрээ хүнийг гомдоохгүй байх сэтгэлтэй ч юм уу те хит одоо юм бардам биш, ялахын төлөө бас улаарад хин нэг уландаа гიშгдэг биш. Тиймэрхүү зантай байх хэрэгтэй гэж бол харуулж байна. Өөрчлөлтийг одоо хүлээн авдаг ингэж одоо өнгөрсөнтэйгөө зурлаад байдгүй. Тиймэрхүү одоо өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бол харуулж байна. За хэвлээ одоо энэ 12 дугаар сард нь ирж буй гой сайхан зүйл нь юу вэ гэдгийг харъя. За 12 дугаар сард ирж буй гой сайхан зүйл нь юу юм болоо? Манай 1-р группийн маань хувь. За 12 дугаар сард ирж буй гой сайхан зүйл нь юу вэ? За 12 дугаар сард ирж буй гой сайхан зүйл нь юу вэ? За ер нь аль нь штэ те та бүхэн маань одоо ийм залхуурлаас гарнаа. Одоо ингэ шинэ эхлэл хийж чадахгүй байсан бол ч юм уу те. Тийм нэг урам зоригтой эхлэл та бүхэнд маань хийх тийм урам зориг орж ирэх ч юм уу те. Ингээд одоо жоохон ингээл залхуураал, унтуураал одоо юу гэдэг ингэ шинэ зүйл эхлэх гэсэн чинь нэг л хой суугаадсэн бол тийхгүй та бүхний маань хувьд ингээ шинэ урам зориг, шинэ зүйл эхлүүлэх хүсэл энэ төр бол бадарнаа, залхуурлаас гарна. Одоо ийм хой суултаас та бүхэн маань гарах болно гэдгийг бол харуулж байна. Та бүхэн маань бас ингээд айгүй юм юу вэ? Одоо хит бас ингээ оюун ухаандаа төвлөрөөд юмсыг айгүй ботоор хардаг хүмүүс байсан бол 12 дугаар сард нэлээд одоо юм дотор хүнтэйгээ ажиллаад өөрийгөө сонсоод өөрийгөө кэрлээд тэ өөрийгөө халамжлах, өөрийгөө мэдрэх дотоод хүсэл чинь юу вэ гэдгийг сонсох тийм гой сайхан зүйл бол ирж ийн гэж бол харуулж байна. Илүү одоо юм зөвхөн оюун бодлоо төвлөрөөд байх биш, өөрийн яг тэр нэг чин сэтгэл юу юм, таны чин сэтгэлийн хүсэл зориг юу юм те тэр бүх юм чинь улам бадархаар бол харуулж байна. Одоо илүү сүнсний зорилготойгоо нэгдэх тийм ээ илүү зөв замаар явах тиймэрхүү зүйлсийн бол ингээд оюун санаанд чинь орж ирэх тийм хүсэл нь ингээд бадрах тийм сайхан зүйл л та бүхний маань амьдралд орж ирэх нэ гэж бол харуулж байна. За тэгээд өвшөө зөвлөгөөг нь хараад энэ ажиллагаа дуусгая. За өөр хорон ертөнцөөс өгөх зөвлөгөө юу вэ? One last move. Энэ ямар хөөрхөн юм бэ? Чи ингээд маш урт хугацаанд ингээд одоо хичээгээд явсаар агаад айгу хол ирсэн. Чи ингээд удахгүй байж тээ өөрийнхөө ингээд хүсэж байгаа зүйлийг харах болно. Одоо
үр дүнгээ харах болно л гэлтэж юм л да. Юу ч энэ хугацаанд хийсэн яг тэр үр дүн чинь утгагүй чиний амьдралд одоо харагдах болно гэдэг чинь одоо жоохон л хичээчих гэдэг чинь. Тэгэхээр энэ хүзэр маань болон энэ ингээд модны хүзэр маань болохоор яг үнэн хэлж юм л да. Ялчгүй та бүхний маань амьдрал удаан хугацаанд ингээ хичээсэн хичээл зүтгэлийн чинь одоо үр шим энэ 12 дугаар сартаа бол харагдахаар бол харагдаж байна. Одоо ажил амьдрал юу гэдэг юм те тэр бүхэн дээр нь ингэж гой сайхан таны яг тэр хичээл зүтгэлийн үр дүн бол харагдана гэж бол харуулж байна. Угаасаа энд ингээд just сүзэр бууцсан. Одоо тэгэхээр одоо илүү нөгөө юутай юу тарин төрнийгээ хураана гэдэг шиг та бүхэн маань юуны төлөө ингэж хичээсэн. Тэр бүгдийн чинь үр дүн энэ 12 дугаар сартаа гарч ирэх нэ гэж бол харуулж байна. За тэгээд уншлаа минь хүлээн авсан маш их баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу? 2 дугаар группийн маань тавтай морил. Та бүхэн маань энэ үүлдээ хөзрийг сонгосон. Тэгэхээр энэ өдрийн утга нь хилцээ тэнэглэзээ гэсэн утгатай. Тэгэхээр энэ хэсэг нь болохоор юм харбараа баад. Тэгснэ энэ хэсэг нь ингэ цэлэмж байгаа. Тэгэхээр та бүхний маань хувьд энэ 12 дугаар сар нь одоо юм эргэлзээ тэнэглэзээ чинь найралжтэй. Илүү одоо гэрэл гэгээтэй одоо байдал руу орох ч юм уу те. Эсвэл одоо тийм болж бүтэхгүй байсан зүйл нь гинж цэлмээд ингээд гой сайхан болж бүтэх тийм энерги бол харагдаж байна. Тэгэхээр хэдүүлээ ерөнхий уншлагтаа орцгоё. За 2 дугаар группийнхний маань 12 дугаар сарын ерөнхий энерги нь юу ямар ахаар байна? Энэ оны дуустлах ерөнхий энерги нь ямар шүү байхаар байна вэ? Харцгаая. Вау. За та бүхэн маань штэ те ялцчгүй одоо юм нэг эргэлзээ тэнэглэлнээс бол гарна гэж бол харуулж байна. Энэ хангид маань иргэсэн. Тэгэхээр таны хувьд штэ те одоо та бүгдийн маань хувьд ингээд нэг тийм олж харахгүй байсан зүйл чинь ингээд гинт одоо ингэж гарц шийдэл нь харагдах тийм байх боломжтой. Одоо юу гэдгийг ингээд та нэг л юм нэг асуудал шаналаа яваад байсан бол тэрийг шийдэх тэр нэг гарц нь гарч ирнэ гэж бол харуулж байна. Тэгээ ингээд явал хөзөр ирсэн гэхээр ялцчгүй одоо энэ таны амьдралд байсан ямар нэгэн тийм саад болоод байсан зүйл тийм ээ. Юм нэг болж бүтгүй байсан зүйл донтолд эсвэл одоо сүрэг харилцаа юу ч байж болно. Энэ бүхэн ингээд таныг ингээ хаагаад байсан бол та энийг одоо энэ шалтгаан ерөөсөө миний амьдралын болж бүтгүй байгаа шалтгаан одоо энэ юм биш үү те энэс ингээ болчих ч юм уу те ингээд нэг тийм одоо амьдрал чинь илүү их тийм цэлмэн гэж бол харуулж байна. За тэгээд ер нь амиаччихээ болно одоо өөрийнхөө те одоо зөвхөн л өөрийгөө бодоод авах ш бас бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болохоор л энэ хоёр үзрнээс харуулж байна. Тэгэхээр ялчгүй та бүхэн маань ингээд нэг юмсыг арай өөрөөр харах юу надад болохгүй байна. За юу миний сүрэх талын энэ гээд нэг тийм өөрийнхөө болж бүтгүй байгаа зүйлдээ нүүр тулах тийм сар гэж бол харуулж байна. Илүү та бүхэн маань одоо эерэг байх те. За би ийм сүрэг зүйлтэй юм чинь одоо энийгээ тавьж явуулъя. Одоо би ийм байх хэрэгтэй байна гэсэн нэг тийм одоо гинт толгоонд чинь өөр одоо шин санаа, шин бодол, шин өнцөг амьдралд чинь гарч ирэх тийм нэг онцгойсоор байх нэ гэж бол харуулж байна. Олж хараагүй байсан тэр нэг зүйлийг та бүхэн маань ингээд олж харнаа гэсэн. Тэгээ ажил амьдрал нь юу тохиолдох нь харъя. Вау. За ажил амьдралын хувьд штэ те айгүй юм одоо тэнцвэртэй сар байх болно гэж бол харуулж байна. Та бүхэн маань ер нь ажил дээр одоо юу хүсэж байна те тэр бүгдийг хийж чадна. Одоо уур чадвар бүх юм мэдлэг бүх зүйл чинь байна. Та ер нь юу хийж чадхаар байна тэр бүгдийг ингээд баланслаад авч яваад те одоо ажил хамт олонтойгоо ингээд эвтэй найртай аз жаргалтай байхаар бол харагдаж байна. За тэгээ яг нь одоо энэ Tenef Caps гараад ирлээ л дээ. Тэгэхээр яг тийм нэг одоо хийж бүтээ гэсэн зүйлээ одоо ингээ мөрөөдчихсэн нэг тийм одоо зорилго зорилтч гэдэг юм уу те тэрийг бол тэгтлээ амар одоо бэлгэргүй бол харагдаж байна. Яагаад тэгэхээр ингээд ийм нэг өөртөө аягүй асар том зорилго тавьсан байж болно. Одоо ийм хийсвэр гэсэн үг байхгүй юу? Одоо тийм нэг хийсвэр янз бүрийн тэр ажилтай чи холбоотой одоо зорилго ч юм уу юу гэдгийг те нэг тийм хүсэл мөрөөдөл энэ төр бол гэтэл одоо биелээ олохгүй илүү одоо тийм та бүх маань бодит зүйлийг одоо өөртөө хийж бүтээнэ гэж бол харуулад байна. Тэгэхээр одоо амар юм яг ингээл яг 12 сартаа би бол яг тийм нэг дуусгах энэ төр гээл те бүр ингээд дааж давшгүй тийм нэг өөртөө амар зориг тавьсан байсан бол тэр чинь зүгээр хийсвэр одоо тийм
тэ өрөнд үүшгүй зүйл байсан гэдгийг та ойлгох ч юм уу. Нэг тиймэрхүү юм байж болно. За ажил амьдралаа бол баланслахаар байна. Тэгэхээр одоо юу гэдэг хэд өөрийгөө ингээл ажилуулаад зовоод аахгүй бас ингээ ажил амралт энэ төр ингээ зохицуулаад айгуу тийм тайван сайхан байхаар бол гэж бол харуулж байна. За тэгээ хит одоо өөртөө нэг тийм хинжээшгүй үүрэг даалгавар өгсөн байсан бол тэр энтрийгээ та бүх маань ойлгох нэ тэ энд ингээд хангдмайн гараад ирсэн гэхээр ер нь би ингэж хит өөртөө татуурхаж хит амир өрөөсөө гарахааргүй зүйлийг хүсээд исэн байх юм уу. Тэрийг бас ингэж олж харна гэж бол харуулад байна. За одоо хэвэл хостой болон хосгүй хүмүүсийн маань хувьд хайр дурлалын амьдралд нь юу ирж байгаа вэ гэдгийг харъя. За манай хосгүйч хувьдтэй синглчүүдийн маань хувьд хайр дурлалын амьдралд нь юу тохиолдох вэ? Энэ ямар шүү байхаарэ? 12 дугаар сарын ерөнхий нэрэг. За 12 дугаар сарын ерөнхий нэрэг нь ямар ах вэ синглчүүдийн маань хувьд? За ийм байна. Ерөөсөө ингэж өөртөө айгу төвлөрөхгүй байхаар бол харуулж байна. Илүү одоо гадна нөлөөнд айгу төвлөрөхөөр бол харуулж байна. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ чинь одоо 5 of Wands гэдэг чинь жоохон юм нэг бусдтай жоохон сүргэлдэх энэ төр байдаг байхгүй. Тэгэхээр өнгөрсөнд нэг тийм асуудалтай байсан хүн байгаа л тэг муудах ч юм уу. Эсвэл одоо юм нэг энэ чинь хайр сэтгэлийг уншиж байгаа. Тэгэхээр таарч тохирохгүй байсан хүмүүнтэй айгу муудах энэ төр байж болно. За жоохон нэг юм сөрөг зүйлээс анхаарлаа хандуулад байх боломжтой. Одоо салсан мөртлөө ингээд нөгөө юм чинь тань руу бичиж мичингүүт нь одоо ууралж ирэлдэх ч юм уу те. За яг тиймэрхүү байж болно. Тэгэхээр илүү өштэй те одоо Empress буюу өөрийгөө айгу хайрлж халамжилж өөртөө айгу тийм анхаарал тавих ёстой сар гээл тэгж юм л да. Тэгэхээр одоо гадны орчны тийм өөрийг чинь тавгуутуулаад байгаа зүйлийг тоох хэрэггүй. Өөртөө жоохон юм цаг гаргаарай, өөрийгөө хайрлаарай гэсэн бол мессеж гарч ирж байна. Тэгэхээр угаасаа одоо өөрийгөө хайрладаг хүн л шүү дээ те. Өөртөө одоо өөрт чинь хайртай хүнийг ингээд одоо дуудаж ийн гэсэн үг шүү дээ. Ижил нэрээ татна гээд. Тэгэхээр одоо та бүхэн маань магадгүй ингээд аягүй стрессцэн те. Жилийн сүүл болж ийн ингээд жоохон ядарсан энэ төр байгаа л юу гэдгийг те. Гоо сайханд орох, өөрийгөө эрхлүүлэх, одоо шинэ хувц сунаар авах эсвэл одоо найз нөхдөөгөө гарч орох, одоо шинэ жилдээ орох юу гэдгийг ингээд нэг өөртөө цаг завыг гаргаарай гэсэн бол хүзрэл гарч ирж байна. За хостой хүмүүсийн маань хувьд ямар ах юм бэ гэдгийг харъя. Хостой хүмүүсийн маань хувьд энэ 12 сар ямар ах вэ? За хостой хүмүүсийн маань хувьд одоо тэгтлээ тийм амар өөрчлөлт бол байхгүй. Ер нь бол айгуу дайчгүй гэж бодож ирж байна. За Queen of Pentacles. Яалч одоо нэг айгуу халамжлах юм байна. Нэг одоо айгуу ойлгохоор байна. Илүү одоо юм халамж хайртай нэгэндээ үзүүлэх сар бол гарч ирж байна. Одоо юу гэдэг энэ хоёр маань одоо угаасаа айгуу тайван хосууд байж болно. Нэг айгуу халамжлах. Нэгэндээ бэлэг өгөхтэй угаасаа энэ одоо баярын сар болж байна. Нэгийг халамжлах, хамт байх, хамтдаа гой сайхан зүйлсийг хийхтэй тийм инрэл хайраа үзүүлэх сар гэж бол харуулж байна. Тэгэхээр та хоёр маань айгуу эвтэй нэртэй сайн сайхан байх нэ гэж бол харуулж байна. За одоо танд ирж буй ер нь ивэл гой сайхан зүйл юу ах юм бэ гэдгийг харъя. Тэгэхээр гүрхэн маань ирж буй гой сайхан зүйл нь юу вэ? За та бүхний маань хувьд биш үү? Үнэхээр одоо өөрчлөлт амьдралд чинь орж ирэх болно. Одоо тийм нэг өөрчлөлтийн салхин гэдэг. Одоо яалтчгүй ингээд цаанаасаа хувьтавлангаар таны амьдралд одоо ямар нэгэн одоо шинэ зүйл тохиолдно гэж бол харуулж байна. Юу гэдгийг те юуч байж болно. Бас илүү одоо мөнгө төрөхтэй холбоотой байх болов уу гэж бол харуулад байна. Энэ ингээд Six of Pentacles гэхээр тэгэхээр та бүгдийн маань хувьд биш үү те одоо илүү ажил амьдралтай чинь холбоотой эсвэл илүү мөнгө санхүүтэй чинь холбоотой юм гинтийн өөрчлөлт гарч болно. Ямар нэгэн зүйлд хожих боломжтой. Одоо хин нэгнээс ингэж одоо юу гэмдэ мөнгө төгрөгөө авч чадахгүйсэн хүмүүсийн хувьд одоо мөнгө төгрөгөө нөгөө хүмүүс нөхөх ч юм уу те. За одоо юу ч хийж болно. Та бүхний маань хувьд юм нэг хөрөнгө мөнгөтэй холбоотой гинтийн өөрчлөлт бол ирэх болно гэж бол харуулж байна. Тэгэхээр одоо эцэгийнхээ хувьд ингээд одоо машин авч өгч байт юм уу те. Одоо юу гэмээр ч юм дэ нэг тийм нэг гинтийн санаандгүй ингээд мөнгөтэй болох
энэ тэр аюу боломжтой сар гэж болоо саруулаад байна. За тэгээд энэ ингээд Tree of Swords гэд иргэцэн гэхээр магадгүй та бүгдийн маань хувьд байна шүү дээ те. Одоо энэ ингээд дандаа юм sword хүзрүүд маань дандаа одоо сэлэмний хүзрүүд маань иргэцэн. Тэгэхээр одоо сэтгэл санааны хувьд та бүгд маань айгүй их тийм шаналгаатай хэцүү өнтер байсан бол энэ бүгд чинь айгүй арилнаа. Одоо юмсыг та бүгд маань илүү одоо тод өнцгөөс ариу өөр өнцгөөс харж эхлэх болно гэж бол харуулж байна. Илүү одоо Queen of Wands-аас иргэцэн. Тэгэхээр айгүй одоо юм тайван амгалан байх бас харьяалт ч юм уу. Одоо сэтгэл санаа чи нэг тийм тавгуу тулаа зовоогоод ингээд нэг юм байц уух газаргүй болгоод байсан зүйлс чи ер нь бол ингээд энэ сартаа айгүй тийм шийдэх гарч гаргалгаа бол ялчгүй одоо гарч ирнэ. Угаас энэ өдрийг ингээд сонгосон. За тэгээд тийм нэг гой сайхан зүйл нь юу вэ гэдгэнгүүд ийм нэг мөнгө санхүүтэй холбоотой гинтийн өөрчлөл одоо гинт ямар нэгэн тийм орлого орох те ерхөө ажиллана гэсэн. Та бүгдийн маань нэг тийм төсөөлөг үзвэл та бүгдийн маань амьдралд орж ирж байна гэж бол харуулж ийн хин нэг нь танд өгөөмөр хандах ч юм уу те. Тийм байж болно. За хэдүүлээ одоо юу яа? Ер нь энэ 12 дугаар сартаа ер нь юуг тавьж явуулах хэвтэй те. Одоо ингэж жилийн сүүл болж энэ шинэ ондоо ингээд юуг тавьж явуулаад орох хэвтэй юм гэдгийг харцгаая. Энэ жил энэ 12 дугаар сард ер нь юуг тавьж явуулах хэвтэй юун дээр ажиллах хэвтэй вэ? За одоо юу байна л да? Юу гэдэм бэ? Одоо энд ингээд хоёр үзэр гарцсан гэхээр яг манай одоо янз бүрийн хайртаглаас авсан сэтгэлийн шарахтай байгаа хүмүүс маань байгаа бол энэ бүгдийг одоо шинэ ондоо сайхан тавиад явуулчих хэрэгтэй гэж бол харуулж байна. Одоо шинэ он гарахаас өмнө та бүх маань юм нэг хин нэг гомдож те салж барьсан бол тэр зүйлс одоо тийм нэг муудалцаа маргаа энтриг ингээд болоод одоо илүү эвтэй найртай байх, шин зүйлийг ингэж эхлүүлэх тиймэрхүү байх хэрэгтэй гэж бол харуулж байна. Илүү одоо юм өөрийнхөө амьдралын одоо 50 сайхан одоо цаг үе рүү очооч те ингээл муудаж маргаал ингээл хин нэгэнд гомдол тэгээд яваад ах юм уу үгүй. Одоо илүү одоо шин сайхан эхлэл рүү та бүхэн маань ингэж толгоо өгөөд ингээд сайхан хараад яваач гэж бол харуулж байна. Тэгэхээр ялчгүй одоо өнгөрсөнд нэг тийм тавьж явуулах хэвээр ямар нэгэн зүйл байсан бол одоо хин нэгэнтэй муудахтай заавал одоо нөхөрс өдөр одоо юу гэдгийг тэр X-Max гэхгүй найз нөхөд хамаатан цаад юу гэдгийг ингээд нэг юм болж бүтэхгүй хүмүүсийг өөрийн амьдралаасаа айгуу сайхан ингээд зөөлнөр ингээд тавиа явуулчих хэрэгтэй. Одоо хит муудаж энэ төр сүрэг байх зүйлсийг бол ер нь л орхио явуулсан дээр шүү гэж бол харуулж байна. Илүү одоо юм тайван амгалан байх ёстой гэж бол энэ 12 дугаар сарыг харуулж байна. Тэгэхээр та бүх маань угаасаа энэ он гарч ийн те шинэ эхлэлээ ингээд бэлтгэхдээ юуг ингэж тавьж явуулах хэрэгтэй гэдгээ одоо бичээд ч юм уу те. Тэгээд за би өөр нэг хэстэй байна гэд нэг тийм гарц гаргалгаагаа айгуу сайхан өөртөө олчих хэрэгтэй гэж бол харуулж байна. Ялчгүй та бүхний маань хувьд ингээд шинэ онч гарах чинь тэгээд энэ шинэ эхлэлийн хөзөр иргэцэн гэхээр шинэ оноо айгуу сайхан шинэ энергитэй эхлүүлэх хэлтэй гэж бол харуулж байна. За тийм ажиллагаа минь хүлээн авсан маш их баярлалаа баяртай. За сайн байцгаана уу манай 3 дугаар группийн хүмүүс тавтай морил та бүхэн маань энэ хотын үзрийг сонгосон. За тэгээд энэ хүү үзрийн талаар айгуу хөөрхөн юм өмнөч байдлыг илтгэдэг. Тэгэхээр та бүхний маань хувьд штэ энэ 12 дугаар сард одоо юу гэдгийг таны хувьд одоо үнэнч найзтайгаа уулзах за эсвэл хин нэг нь таны одоо хэцүү байгаа асуудалд чинь тусалж өгөхтэй. За тэгээд одоо шинэ танил найз нөхдөд уулзах хугацааны найзтай болох ч юм уу. Тийм байж болно гэсэн. За тэгээ магадгүй та бүх маань өөртөө аягүй тийм хон тайртай амтан тайртай хүмүүс байгаах зөвлөн сэтгэлтэй. За хэдлэн уншлагатаа орцгоё. 12 дугаар сар нь ер нь ямар ах вэ? Ерөнхий энергийн хэллээ харъя. Манай 3 дугаар группийнхны маань 12 дугаар сарын ерөнхий энерги нь ямар ах вэ? Саана үзэр хэрэгчлээ. За 12 дугаар сарын ерөнхий энерги нь ингээ харах юм бол та бүхний маань хувьд айгуу тийм тэнцвэртэй, аз жаргалтай, эв нэгдэлтэй сар бол байхаар бол харагдаж байна. Та бүх маань нэштэй те одоо юу гэдгийг ингээд өөрийнхөө аз жаргалын төлөө аюу хичээдэг те
хүмүүстэй эвтэй найртай байх гэж хичээдэг ч юм уу ингээд нэг хүний айдлыг хардаг байрын хүмүүсэж болно. Энэ итав суурьд гарсан. Тэгэхээр угаасаа одоо ийм нэг зөөлөн иймэрхүү хүмүүс байдаг бол та бүхний маань хувьд одоо ийм хүмүүстэй айгүй эвтэй найртай тий одоо шинэ найз нөхдөд болох зүйл ингээд таныг ингэж хүмүүс айгүй ойлгоод жинхэнэ хүн ер нь ийм сайн хүн байд юм биш тий одоо илүү танилцаж нөхөрлөе тий одоо туслая дэмжиж гэдэг ч юм уу ийм нэг хамтын одоо ийм одоо ойлголцол нөхөрлөл хамт байх тийм одоо хүмүүстэй айгүй тийм эвлэлэн нэгдэх сар гэж бол харуулж байна. Айгүй тэнцвэртэй, тогтвортой, аз жаргалтай, баланстай сар ах нэ. Тэгэхээр та бүгдийн маань хувьд ч одоо санаа зовоод байдаг зүйл чинь айгүй багасах ч юм уу те. Нэг гоё нэг тийм аз жаргалтай сар байхаар бол харуулж байна. Тэгээд одоо юу гэдгийг найз нөхдөйгөө гарч орох, ажлын хамт олонтойгоо эвтэй найртай байх, гэр бүлтэйгээ ингээд угаасаа энэ баярын сар болж энэ хамтдаа баяраа тэмдэглэх гэх мэт тийм аз жаргалтай байх тийм гоё сар ах нэ. Одоо хэдүүлээ юу яа? Ажил амьдрал нь юу ямар авах вэ гэдгийг харъя. За 3 дугаар группийн хамны маань ажил амьдрал нь ямар авах вэ? За 3 дугаар группийнхны маань хувьд одоо ажил амьдралт нь шүү дээ те. Нэг тийм болж бүтэхгүй асуудал нь айгу арилахаар л харагдаж байна. Одоо юу гэдгийг сэтгэлээ чинь бас ингээд тавгуутуулаад байсан зүйл алга болно. Одоо юу гэдгийг тэр нь одоо ингэж юу ч хийж болно. Одоо болж бүтэхгүй байсан те нэг тийм тааш тохирохгүй байсан хүн энэ ажлаас явах ч юм уу те одоо ажил амьдрал дээр нэг юм таагүй байсан уур амьсгал бол арилнаа гэж бол харуулж байна. Тэгээд магадгүй одоо та бүхний маань хувьд ажил нь айгу тийм үр дүнтэй амжилттай эсвэл одоо дуртай ажилдаа орох ч юм уу те дуртай зүйлээ хийх тийм нэг сар ах болно. За юм ажилдаа төвлөрсөн сар ах байх боломжтой гэж бол харуулж байна. Тэгэхээр одоо баланстай байх сар штэ. Тэгэхээр та бүхэн маань бас ингээд хөөрхөн бас хит ажиллаад байгаа юм шиг боловч тэр одоо ажил нь аягүй үр дүнтэй байж бас болно гэж бол харуулж байна. Ажлын хувьд ингээд одоо ажил амьдралын хувьд нэг юм хараагүй байсан боломжтой өмнөх зүйл ямар нэгэн зүйлд одоо алдсан байсан бол та бүхэнд маань юм хороор тэнцээс одоо шинэ ийм зүйл өгсөн байгаа байхгүй шинэ боломж одоо юу гэдгийг те тэгмүү та бүхэн маань бас тэрийг айгу хүлээн аваад шинэ зүйлийг эхлэх боломжтой гэж бол харуулж байна. Тэгэхээр одоо шинэ зүйл эхлэх сар ч юм уу тийм байж болно гэж уншигдэж байна. За одоо хэдүүлээ сингл хүмүүсийнхаа тухайд амьдрал нь те харьцуулын амьдрал нь ямар их нь харъя. Дараа нь хастаа үнэ үзэж өгнө. За синглчүүдийн маань хувьд тусын амьдрал нь ямар ах юм харъя. Queen of Wands. Wow. За шинэ хүн гарч ирж болно. Одоо та бүхэн маань штэ тэ ийм нэг хайрыг харах үнцэг одоо юу гэдэг юм бэ? Гинт ингээл айгуу тийм урам зоригтой бас болно одоо ийм өөртөө шинэ хүнийг дуудъя одоо шинэ харилцаанд орё гэсэн нэг тийм ихтгэл үнэмшил чинь сэрэх юм уу те нэг тийм өөртөө айгуу ихтгэлтэй болж болно одоо ингээд аз жаргалтай угаасаа энэ ингээд саана үзэр ирсэн гэхээр та бүхний маань хувьд айгуу тийм эрчүүчтэй сар байх болов уу гэж бас харуулад байна. Тэгэхээр одоо ийм эрчүүчтэй сар байгаа учраас хүмүүнтэй танилцах гэсэн нэг тийм урам зоригтой те одоо үүдийн гарч орох шинэ жилээ тэмдэглэх энэ үеэр бас ингээ хүмүүнтэй танилцъя гэсэн нэг тийм өөрийн гэсэн одоо хүсэлтэй байх болов уу гэж бол харуулад байна. Одоо өмнө нь яхаа ингээд жоохон даруухан байгаад те тийм байдаг байсан бол өөрөө очиж хүнтэй танилцах ч юм уу нэг тийм та бүхний маань хувьд одоо айгу өөрчлөгдөн гэж бол харуулад байна одоо хосгүй хүмүүсийн маань хувьд. Тэгэхээр өөртөө илүү ихтгэлтэй болж ийн тэгэхээр шинэ хүмүүстэй танилцах боломжтой өндөрс нөгөө өмнө нэг тийм айгу хичээ санаа зовоол эсвэл одоо нэг л тийм урууд орой тий хайр дурлалт итгэлгүй байсан бол энэ зан чинь ингэж өөрчлөгдөх болно гэдгийг шууд харуулж байна. Та бүхэн манад өөрийгөө гой сайхнаар мэдрэх өөртөө одоо гой хувцас авч өмсөх одоо юу гэдэг нь тий өөртөө анхаарах тиймэрхүү байх боломжтой сар бол харуулж байна. Илүү өөртөө итгэлтэй болж шинэ харилцааг бол эхлүүлэх гэсэн хүслээр ирмэлцлэлж байна сэргэж байна. Эсвэл за хостой хүмүүсийн маань тухайд за Queen of Swords хостой хүмүүсийн маань тухайд ямар шүү байх бол 12 дугаар сарын ерөнхий нэрээ Вау. За ийм байна. Одоо түр салсан байсан хүмүүс нь штэ дэрэг нь илэх айгу боломжтой гэж бол харуулж байна. Эсвэл штэ ингээд жоохон муудцсан те түр дараа ийзэн ингээд нөгөө нэг нүгдэн штэ. Жоохон ингээд завсарлага авцсан гэдэг юм уу та. Тийм бас байж болно. Тиймэрхүү хүмүүс маань бол
өвөөстө буцан эргэж нийлэх болно. Яалтчгүй юм нэг гомдож салж масан эсвэл нэг гомдоосон байсан хүмүүс бол бүр нэг рүүгээ тэмүүлж уулзахыг хүсэж ин тэ энэ харилцаа чинь ингээ буцан сэрэх болно гэдгийг шууд харуулж байна. Одоо нэг гомдоосон байсан бол нэг нь уучлахгүйгээ дэвлэрэх ч юм уу. Нэг тийм айгу хамтдаа байх сар гэж бол харуулж байна. Айгу хурдан тийм агцтай байх боломжтой. Одоо өнгөрсний зүйлийг артаа орхиод шинэ зүйл рүү ингэж урагшилж тэмүүлэх сараа гэсэн үг ээ. Тэгэхээр өстой хүмүүсийн минь хувьд бас нэлээд ээлтэй сар байх нэ. За одоо хэлдүүлээ юу яа? Ирж буй гой сайхан зүйл нь юу юм бэ те? Ерөнхийдөө ингээд 3 дугаар группийнх нь маань ирж буй ивэл нь юу вэ? Тэр blessings те. Тэр нь юу юм болоо? Энэ 12 дугаар сард юу гой сайхан зүйл болох вэ? За яалтчгүй юм байна. Одоо юу вэ? Ажил төрлийн тань хувьд одоо өссөн болгоно аавна гэх юм уу да. Тэр чинь тантай илүү одоо хүмүүс таныг ойлгоод тантай илүү хамтарч ажиллаад ажил чинь илүү урагшлах боломжтой гэж бол харуулж байна. Хамт олонтойгоо эвтэй найртай байж одоо ажлыг бол гараас улам гаргаж тэ ашиг орлогоор дүүрэн байх, мөнгөтэй дүүрэгтэй байх. Одоо өөд нэг тийм онцгой сар болно гэж харуулж байна. Тэгээд ажил амьдралын хувьд бол айгүй тийм өөрчлөлттэй сар мөн гэж бол харуулад байна. Та үзэр ирэхсэн. Гинт ингээд амьдралттай нас ямар нэгэн хүмүүс айгу орж ирж туслах тий одоо энэ зүрх сэтгэлийн шархыг чинь эдгэх өнгөрсөн балларсан зүйлийг чинь арилгах за эсвэл одоо ажил төрөлтэй чинь туслах гэх мэт юм найс нөхдөний холбоо танил талын холбоо айгу тийм өндөртэй сар одоо тус нэмэр болох сар гэж бол хэлнэ. За одоо штэ тий та бүхэн маань ер нь шинэ ам болж гин юуг тавьж явуулах хэрэгтэй гэдгийг харъя. 12 дугаар сард юуг тавьж явуулах хэрэгтэй? Юуг тавьж явуулаад шинэ ондоо гой сайхан орох юм бэ гэдгийг харъя. Шинэ ондоо орохын тулд юуг тавьж явуулах хэрэгтэй? За ийм байна. Та бүхэн маань ингээд шинээр ямар нэгэн зүйлийг эхлүүлж чадахгүй байдаг бол эсвэл байсан бол шинэ зүйлийг эхлэхдээ битгий агаарай гэж бол харуулж байна. За мөн ингээд justice үзэр хэрэгцэн гэхээр одоо шудраг байгаарай гэж бол сануулж байна. Аливаа зүйлдээ штэ тий айгуу тийм чин сэтгэлээр хандаж зөв одоо юу гэдгийг зөв сайн сэтгэлээр ингээд ямар нэгэн зүйлийг хийх юм бол гарах үр дүн ч гэсэн танд илүү ээлтэй одоо сайн сайхан байх болно гэдгийг харуулж байна. Тэгэхээр шинэ зүйл эхлүүлэхдээ айгуу айгаад байдаг бол одоо буруу зүйл хийж хүй ч юм уу те ингэж айгаад байдаг байсан бол тэр айцаа чөлөөлөөрэй гэж сануулж байна. За тэгээ бусдаа юм бас хамтран ажил сураарай гэж сануулж байна. Тэгэхээр энэ ялчгүй 12 дугаар сар маань та бүгдийн маань хувьд одоо бусдаа айгүй өвдөө найртай байх, энийг нэр ингэж айгүй туслуулах те энийг хамтын хүч сайтай сар гэж бол хэлж байна. Тэгэхээр хин нэгний хувьд одоо итгэлээ алдсан бол те найз нөхөд юу гэдгийг нэг таны итгэлийг хин нэг нь алдаж гомдоож исэн бол хүнд итгэж сураарай, шудрагс гэж байдаг, шудраг хүмүүс гэж байдаг. Одоо таны талд сайн сайхан хүмүүс бол байдаг шүү гэдгийг л харуулж байна. Тэгэхээр та бүхэн маань аливаа зүйлд одоо итгэлгүй болсон байсан бол тэр зүйлийг тавьж явуулах хэрэгтэй. Одоо хүн болгон тийм байдаггүй. Одоо ийм гарнаас чинь хазаж те араас чинь ингэж хор хутгах тийм хүмүүс одоо хүн болгон байдаггүй. Сайн сайхан сэтгэлтэй таны төлөө гэсэн хүмүүс байдаг шүү гэдгийг ойлгоорой гэж сануулж байна. Тэгэхээр шинэ ондоо илүү одоо өөртөө итгэлтэй, бусдад итгэдэг шинэ зүйлийг эхлүүлэхэд бэлэн ороорой гэж сануулж байна. За тэгээ уншлагын юм боллоо. Баярлалаа.